За хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг бүртгэхдээ системийн зүүн талд байрлах үндсэн цэснээс албан бичиг гэдэгцэн дээр дараад за дэдс буюу ихээхийн хэмжээ хөтлөх хэргийн нэрийн жагсаалт гэдэгцэн дээр дарна. За тухайн хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын ангиллыг оруулах хэрэг нь байгууллагын бичиг хэргийн ажилтан гадааддод за байгууллагын админ эрхтэй албан хаагч тохируулах эрх үүснэ. Буюу одоо тухайн цэс нь тухайн албан хаагчнад харагдана гэсэн үг. За байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг үүсгэснээр ирсэн бичиг шийдвэрлэх, явсан бичиг бүртгэх үед хөтлөх хэргийн нэрийн жагсаалтаас аль нэрийн жагсаалтанд орох эсхийг нь одоо шийдвэрлэн байгууллагын хэмжээний хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг ашиглаж авч явна гэсэн үг. За бүртгэхдээ шинээр бүртгэх нэмэлт хэмжээгээр дараад тухайн бичгийнхаа нэрийн жагсаалтынхаа ангиллын одоо энэ хэсгээр оруулна, текст байдлаар оруулна гэсэн үг. Жишээ нь ирсэн бичиг, явсан бичиг, за архивлах бичиг гэмтэлсэн тийм ээ. За гэх мэтчлэн тохируулаад хадгалах боломжтой гэсэн үг.